За энэ төхөөрөмж маань өөрөө Герман улсын Stiebel Electron фирмийн шүн дулаан хадгалагч гэдэг нэртэй төхөөрөмж байгаа. За энэ манай нөхцөлд яагаад тохиромжтой юм бэ гэхээр ерөөсөө хоногийн 16-аас 18 цагт нь огт цахилгаан зарцуулахгүйгээр хоримтлуулсан дулаанаа гадагшлах зарчмаар ажиллана. За яаж имжинэ гэхээр дотроо ийм тусгай зориултын тоосготой. За энэ нь өөрөө 600 хэм хүртэл халах тийм хүчин чадалтай. Тэгэхээр шөнийн цагаар энийг халаагаад за манай нөхцөл бол одоо 21-ээс 6 цагийн хооронд шөнийн терапи тэгэлсэн. Тэгэхээр энэ цагийг ашиглаад дулаанаа нөөцлөөд за маргааш өглөөний 6-аас 21 цаг хүртэл огт цахилгаан зарцуулахгүйгээр энэ тоосго маань өөрөө туслахаг яг тогтсон хэмд барай байж гэнэ гэсэн үг. За ажиллах хүчин чадлын хувьд гэх юм бол за 10-аас 45 м квадратыг халах хүчин чадалтай байдаг. За өнөөдөр энэ айл тавьж байгаа төхөөрөмж нь болохоор 25 м квадратын халах шаталтай төхөөрөмж байна. За энэний цахилгааны үзүүлэлт болохоор 2.5 кВт. Нэг нь бол ингээд ердийн 100-аар халаагаад түүнийг аль бол баг түлшээр халаад 4 жилийнхаа нүүрсний үнээр 30 жил ашиглах юмтай болж байна. Энэ чинь байж үзэн. Та гэхдээ энийг ингээд манай хорооныхоос сурчлаад явах хэрэгтэй. Мэдээж хажуугаар нь мэдээж гал төлөхгүй бол байж болохгүй шүү дээ. Өнөөдөр энэ хороодын ирэг дээр явж нийслэлийн удирдлагын зүгээс энэ зуухны байдал, халаалтын байдлаа танилцсан явдал нь бол засгийн газрын гарсан шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ? Энд хотын зүгээс, иргэдийн зүгээс хэн хаана ямар үүрэг хариуцлах хүлээх вэ? Ямар зардал гарах вэ гэдэг асуудлаар иргэдээс санал солих зорилгоор явж байгаа. Тэгээ бас бид нар 2 өдрийн өмнө нийслэлийн засаг даргын тамгын газар дээр энэ халаалтын хэрэгсэл, цахилгаанаар халдаг хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг, худалдан борлуулдаг компаниудын удирдлагуудыг авчиж уулзсан. Тэгээ тентхийн шийдлүүдтэй бас танилцсан байж байгаа. Тэгээ засгийн газраас шийдвэр гаргаад 1 сарын 1-ээс 4 сарын 1-ний доторх энэ өвлийн үйлрэлд халаалтыг цахилгааныг ашиглан шийдэх замаар агаарын бохирлыг бууруулах юм шийдвэр гаргасан учраас энэ хугацаанд хотын зүгээс ямар ажил хийхээр төлөвлөж байна гэдэг бид нар ярилцсан. Энэ нэг хэсэг нь бол энэ иргэдэд халаалтын шинэ хэрэгслийг ашиглах тэр болцоо нөхцөлд бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа маа. Тэрний нэг хэсэг нь бол энэ шөнийн дулаан хуримтлуулж хэрэгсэл юм аа гэж бид нар үзэж байгаа. Ягаад гэвэл шөнийн 9 цагаас өглөөний 6 цаг хүртэлх хугацаа бол 9 цагийн хугацаа байгаа. Энэ хугацаанд энэ одоо манай улсад худалдан борлуулж байгаа энэ шөнийн дулаан хуримтлуулж хэрэгсэл бол яг таарад өдрийн бусад цагт нь бол галлага экогээр дулаанаа барих юм болцоо. Энийг үнийг нь яаж хямдруулах вэ? Иргэдэд яаж хөнгөлөлтөй нөхцлөр өгөх вэ? За иргэдийн одоо худалдаа авах чадварт нийцсэн тийм бүтээгдэхүүнийг олноор нь яаж нийлүүлэх гэдэг асуудал бол хотын зүгээс зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байна гэж бодож байна. За мэдээж одоо ганцхан цахилгаанаар бол асуудлыг шийдэхгүй. Мэдээж хажуугаар нь бол энэ утаагүй түлшний асуудал, сайн чанарын утаа баг гаргадаг зуухны асуудлыг бол зайлшгүй шийдэх шаардлагатай. Хоёрдугаар эрх зүйн хувьд нь бас нэлээд олон шинжилгээ хийх төлөвлөж байгаа юм байна. Эрх амралтын өдрүүд бас засгийн газартай хамтраад, хот хамтраад, ерөнхий сайдын зүгээс бас тодорхой газартай явуу танилцахаар төлөвлөж байгаа. Эх 7 хоногоос бас Монгол улсын хэмжээнд энэ үнэхээр Улаанбаатарын энэ улааны байдал гамшигын хэмжээнд хүрсэн юм бол энийг яаж шийдэх вэ гэдэг томоохон асуудлыг үндэсний аюулгүй зүйл дээр ярих шийдвэр. За энэ бүхэнд бол хотын зүгээс тодорхой асуудлыг шийдвэрлэх юм а гэж. Хоёрдугаар эрчим хүчний яамтайгаа хамтраад за ингээд халаагуур хэрэглээд эхлэхээр хүчлийн асуудал бас яригдаж байгаа. Тэгэхээр төс эрчим хүчний яамтай хот хамтраад гэр хорооллын шугамыг шинжлэх асуудлыг бас бага хөрөнгөхийн хэмжээнд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тэгээ шугамын шинжлэх, шугамын хүчлийг сайжруулах юм бол бас аваар ослох гарахгүй байх юм нөхцөл бүрдэх юм а гэж үзэж байгаа. Дараагийн нэг юм нь энэ бол эрх зүйн хүрээнд бас зайлшгүй зохицуулт хийх шаардлага байгаа. Иргэдийн зүгээс шинийг шаардж байгаа. Энэ хотын хит ачааллыг яаж бууруулах ёстой юм бэ? За тодорхой бүсүүдэд энэ ямар зуух хэрэглэхийг бүр зааж өгөх шаардлагатай. Улаанбаатар хотын хэмжээнд зүгээр энгийн зуухны одоо борлуулалтыг хориглохоос өөр арга байхгүй болж байгаа. Хоёрдугаар нь гэр хорооллын тэлэлтийг энэ хэвээр нь байлгаадах бололцоо байхгүй. Улаанбаатар хотод бүр цоо шин Улаанбаатар хотоос нэлээд зайтай. Гэхдээ дэд үтсийн асуудлыг шийдсэн, суурьшлын бүсийг бий болохгүй бол зүгээр дураараа ингээд гэр хорооллын тэлэлт байдаг. Энэ бүгдийг хууль эрх зүйн хувьд нь бол бид зохицуулах шаардлагатай. Ээж бүрнээр нь шийдэхин төлөө бол нийслэл ажиллаж байгаа. Тэгээ эх 7 хоног гэхэд бид бас яг энэ шийдлүүдийн талаар тодорхой зүйлүүдийг бол бас иргэдэд танилцуулна. Энэ магадгүй бас олон хүний эрх ашиг хөндөг. Гэхдээ нийтийн эрх ашигт нийцсэн юм шийдвэр байна гэж бодож байна. Тэгэхээр эн чинь хамгийн гол нь чинь ингээд нэг хүн одоо өөртөө хөрөнгө оруулалт хийгээд байшингаа дулаалаад жишээлбэл одоо утаа багтаа түлш хэрэглээд эсвэл цахилгаан халаагаар аваад ингээд эрүүл амьдралын төлөө байж тал хажуу талд нь одоо нэг айл хашаанда зүгээр энгийн зүгтэй айл буулгаад нэг утаагаар утаадаж болохгүй шүү дээ. Тэгээ бүгдээрээ энэ хариуцлагатай байх хэрэгтэй. Хэрвээ одоо энэ хотод амьдрнаа гэж байгаа бол хотын дүрмийг сахих хэрэгтэй. Тодорхой дэг журам хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас төр засгийн зүгээс арга хэмжээгээ авах, нөгөө талаас энэ
хотод юуг хэрэгжилж болох, юуг хэрэгжилж болохгүй гэдгийг зааглаж өгөх зайлшгүй шаардлага ирсэн байна. Энийг бол олон нийтийн эрх ашиг шаардж байгаа. За хоёр дахь нэг сайн зүйл бол ер нь бүгдээрээ энэний эсрэг одоо хамтдаа байя гэсэн энэ ойлголт иргэдийн донд төрж байгаа юм сайн байна. Ягаад гэвэл түүхийн нүрс төлөхгүй байя. Эсвэл ямар нэгэн одоо химийн материал төлөхгүй байя. Эсвэл утаа их гаргадаг машин унахгүй байя гэдэг бол тухайн иргэний энэ хотын агаарын бохирдлын хэсэг оруулж байгаа хувь нэмж шүү. Тийм учраас энэ бүх санаачлагуудыг дэмжиж хамтдаа байна гэдэгт л. Халаалтын хэрэгслүүдийг бид нар болцоотой болоод бас нөгөө түшээ авч чадахгүй арга байлууд тэр. Хоёрдугаар хотын хувьд бол төсөв дээр урд жилийн жишээлбэл бол агаарын бохирдлын хэсэг нэг цэрэг тавигдаагүй байсан. Бид нар 2017 онд 3.7 тэрбум төгрөгийг агаарын бохирдлын хэсэг тавьсан. Энэ мөнгөөрөө бид нар энэ зорилттой бүлгийн иргэдэд зуух болон халаалтын хэрэгсэл эсвэл утаа гаргахгүй утаа багтаа төлс тарах юм яриа. Тэгвэл бол ялгаа байхгүй нийслэлийн зүйлс гаргаж байгаа мөнгөөрөө нүр судалдаж авч өгөх юм утаа багсахгүй. Манайх нэг жилдээ нэг постэр тал нүрстэй. Тэр нэг 450 мянган төгрөг болж байна. Жилдээ. Одоо энэ залхаа халаагуур бол шинэ нэг цахилгаан тэгснээс яагаад шинэхөө нэг халууныг өдрөө барих юм байна. 16 цаг. Тэгэхээр надад бол өдөр нэг тог хэвлээд гал төлөөд авах тийм шаардлага болж байгаа шүү дээ. Энэ үнэхээр хэрэгтэй. Энэ бол ард түмэн ч гэсэн нөгөө нүрс одоо утаа мутаа ч гэсэн тийм энэ бол хэрэгтэй юм байна л да. 2016 оны 10 сараас одоо яг хүүтний өдрөг эхлэнгүүт тавьж эхэлсэн. Одоо өдөө хүртэл 2-3 дахь сараа хэрэгжилж байна. За энэ төхөөрөмжийн хувьд бол одоо үйлж муулаад байх юм бол энд байхгүй. Маш дулаан маш сайн төг байна. Өөрсдийн одоо дулаан алдагдлыг шийдэж чадах юм бол энэ төхөөрөмжийн хувьд бол одоо нэг дутагдaltaй зүйл бол байхгүй. За ер нь сарын цахилгааны хэрэглээ бол тогны мөнгөний төлөлт бол одоо ер нь нэг 50-аас дээш мянган төгрөг гарахгүй байна. Ер нь бол энэ төхөөрөмж нь өөрөө бол шөнийн цагт орой 9 цагаас өглөөний 6 цагийн хооронд төхөөрөмж тоног хойроор хийгчдэг. За тэгээд энэ хугацаанд дулаан хадгалчаад за бүтэн 24 цаг дулаан хийж байгаа учраас бол шөнийн тариф хэрэгжсэн тохиолдолд бол одоо тэр 50,000-аас үнэсэндээ байхгүй болно л гэсэн. Өдөртөө нэг 2-оос 3 шуудаа нөсөлүүлнэ шүү дээ. Одоо энэ жижигхэн шуудаа. За тэр чинь бол нэг доотлон 1500 нэг өдөрт нэг 4500 за сардаа нэг 120 орчим 130 мянган төгрөгийг төлөө нөхс зарцуулж байсан. Сүүлийн үед ажиглагдж байгаа юм бол яг шүн энэ төхөөрөмж нь өөрөө энэ халаан авах хэрэгтэй дулаанаа бол эрт авчдаг. Богино хугацаанд авчдаг байсан. Одоо бас нэг тэр хугацаанд жоохон уцаад байгаа тийм юм ажиглагдж байгаа.